За анхаахын шинжилгээ ухааны их сургууль ашиглалтанд орно гэдэг бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарт цоошин алтан үсгээр бичигдэх ийм түүх үе хаалгаа нээж байна гэсэн үг. Яагаад гэвэл монголчууд маань эх орондоо Япон стандартын эмнэлгийн тусламж үйлчлэг авах ийм сайхан боломж үрдэж байгаа юм. Энд ажиллах боловсон хүчин Япон улсад мэрэгжил дэвшүүлсэн, суралцсан ийм хүмүүс энэ нэмлэгт ажиллана. За түүнээс гадна Япон улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд, өөрөөр хэлэх юм бол 113 нэр төрлийн 495 тоног төхөөрөмж, за мөн 700-аад эмнэлгийн хэрэгслийг бүрэн хангагдсан. За ер нь одоо Японы, Солонгос улсын, Америкийн эмнэлэгт юу шаардлагатай тэр бүхэн маань бол энд байгаа. За үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Нарийн мэрэгжлийн төрөлжсөн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлнэ. За төрөх осол гэмтлээс бусад бүх тохиолдолд энэ эмнэлгээс одоо эмнэлгийн тусламж үйлчлэгээ авах боломж бүрдэж байгаа юм. За ер нь гол нь энэ эмнэлгийн онцлог гэвэл ард иргэдтэй эмнэлгийн тусламж үйлчлэгээ үндэсний хэмжээнд үзүүлнэ. За нөгөө талаас сургалт, судалгаа гэсэн 3 цогц чиглэлээр үйл ажиллагаа явуулах ийм боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн энэ сайхан баяр хөөр явдлын гэрчин болж байгаа эрхэм таавд бүгдийг Япон улсын гадаад хэргийн сайд төрийн дуулаар ёслол төгөлдөр эхлүүлж байна. Ноён Коно Таро, Гэрги Коно Каори. Япон улс монголчууд бидэнд сэтгэл хангуй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн билээ. Япон улс манай улсын томоохон улсыг 10 удаа зохион байгуулж байсан бүгдээ. 今から約成功も失敗もあります。成果や功績を最も早く Улсын ерөнхий сайд Хэмцэг ноён хүрээсүх гадаад хэргийн сайд Хэмцэг ноён Цогтбаатар Улс онцлогооны иж бүрдлэмхий 106 нийт төрлийн 493 ширхэг багаж тоног төхөөрөмжийг суурилсан байна. Хүн манай энэ 医療環境が改善されるものと確信をしております。を通じて親愛なる日本国民の皆様方にモンゴル国政府と国民の名のもとに国となっているこのモンゴル日本教育病院では最新技術により脳外手術 Япон стандартын мэнд алхаж байгаа гэх хэлээ. Та бүхэндээ баярлалаа. цаг үзүүлж явах болно. Иймэрхүү хоёр талаас их хүчин чармаачны өрдөн Харимт харилцаа улам өргөж Монгол хүн эрүүл өсөн боожиж аз жаргал бүхэн дэлгэр